Судалгааны эко-тогтолцооны техникийн засгийн үндэслэлийн багтаа би одоо хариуцж ажиллаж байгаа. За ингээд дээр нь бол яг хогтод манай сургуулийн эрдэм шинж янгац гэж байна. За ингээд миний өнөөдрийн танилцуулга бол яг хогтод дараах байгууллагатайгаар одоо танилцуулж явна. За ингээд энэ миний 5 дугаар дэд сэдвийн гол зорилго нь болохоор лаборатори судалгааны байгууламж, логистик, орчингийн түн шинжилгээ, техникийн засгийн үндэслэлийг гаргаж ирэх. За хүрээлэн төв нээлттэй лаборатори дээр судалгааны бүтцийн эдийн засгийн шууд болон шууд бусаар ашиглаж таацах арга зүйг боловсруулах. Судлаач, постдок, техник ажилтан бүхэн хүний нөөцийн төлөвлөгөөт шаардлагатай журам баримтчийг боловсруулах гэсэн 3 онцгой том зорилготой байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхийн өмнө бол манай сургууль дээр хэрхэн ямар одоо үйл ажиллагаа явагдсан байна. Ямар одоо ажил нь одоо өнөөдөр бэлэн болсон байна. Хууль зүйн орчин хэр зэрэг боловсруулж вэ гэдгийг одоо судалсан. За ингээд бол дараах одоо бичиг баримтын бодлогын бичиг баримт манай их сургууль дээр боловсруулагдаад за тэгээд бол зарим нь бол одоо ингээд хэрэгжиж явж байна. За ингээд За ингээд бол бас муу энэ дараах одоо бүтээлүүд бол энэ судалгааны ажил эхлэхэд бол гол одоо үндсэн суурь мэдээлэл болон хийгдсэн одоо ажлуудыг таамаглаж одоо танилцсан байж байгаа. За ингээд За ер нь бол энэ нэг хэлэхэд бол бидний гол зорилго бол судалгааны лаборатори техникийн засгийн үндэслэлийг гаргаж ирэх гэж байгаа учраас бас тодорхой хэмжээний Монголын зарим нэгэн лабораториудыг бол Монголын эрүүл мэндийн лаборатори ажилтны холбооноос 2013 онд бол өнөөгийн байдалд нь бол тодорхой хэмжээний нэмэлгээ өгөгдсөн юм одоо ажил хийгдсэн байдгийн байна. За тэгээд энэтэй одоо холбогдуулж манай одоо боловсролын сургуулийн лаборатори хэвтэрэг байх нь бол энэ зүйлээр бидний гол одоо үйл ажиллагаа хийгдэж явагдаж байгаа. За ингээд уг энэ төслийг хэрэгжүүлэхэд бол төслийн нэг онцлог буюу бүх одоо юм нэг ясандаа бүрдсэн. Нэг ясандаа судалгааны эко-тогтолцооны тезисийн санхүүгийн асуудал шийдэгдээд төсөл баталдаад гарч ирэхэд бол манай энэ их сургуулийн шинэ байрын дундын лаборатори байгуулах асуудал яг одоо өрнөж явж байгаа. За нөгөө талаас бол манай Монгол Улсын их сургууль дээр нээлттэй онлайн лаборатори байгуулах ийм одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За ийм учраас бол энэ гурван талаас ийм одоо бүрдэж уг одоо судалгаа хийхэд бол тодорхой хэмжээний бас одоо нөхцөл гадаад ба дотоод орчин бол бүрдэж ирсэн гэдэг бас хэлмээр байна. За ингээд бол өнөөгийн байдалд бол манай Монгол Улсын их сургууль дээр үйл ажиллагаа явуулж байгаа нэг 13 лаборатори нийт эзэмшиж байгаа сургуулийн талбай. За тэгээд одоо судалгаа хийх одоо компаниуд ингээд заагдсан гэж байна. За ингээд хамгийн том одоо хөрөнгө оруулалт сүүлийн жилүүд хийгдсэн бол одоо энэ 15 он 10 лабораторийг байгуулах дэлхийн одоо Азийн улсын банкнаас санхүүжилтээр 1 тэрбум гаруй төгрөгээр бол санхүүжилж лабораторид хийгдсэн байна. За ингээд бол яг хөөхтөр энд энэ уг төслийн нэг гол зорилго нь бол яг хөөхтөр бол энэ чинь Галилеогийн бас хэлмээр байгаа юу гэхээр тэр ямар нэгэн нэг удирдах, ямар нэгэн одоо үнэлгээ өгч байгаа түүнийг одоо хэмжих шаардлагатай гэж. Тэгэхээр бол бидний энэ одоо энэ төслийн гол зорилго бол лабораторийн үйл ажиллагаа, судалгааны үйл ажиллагааг юугаар яаж хэмжиж болох юм бэ? Оюуны өмчийг яаж хэмжих вэ? Лабораторийн үйл ажиллагааг яаж хэмжиж үнэлгээ өгөх хэрэгтэй юм бэ гэдгийг дэлхийн одоо энэ судлагдсан байдлаар суурьжаад өөрийн орны онцлогтой ахуйсан юм одоо хэрэгжүүлэх ийм одоо бичиг баримтыг боловсруулах төлөвлөгөөтэй хэлмээр байна. За ингээд судалгаа эхлэхийн өмнө бид нар бол өнөөдөр манай Монгол Улсын их сургууль дээр ямар одоо даваа талтай, ямар ажиллагаан дээр сул талтай талаар тодорхой хэмжээний үнэлгээ хийгдсэн байгаа. За энэ маань бол бас дөрөн одоо бүгдийг яасан болов гэж би одоо сайн ярихгүй. Гэхдээ энэ ажил маань бол цааш нь явж байгаа. За ингээд бол яг хөөхтөр бол энэ энэс та бүхэн бол манай их сургуулийн даваа тал, за энэ доор нь бол манай сул тал байж байна. За ингээд энэ суучин хэлэн дээр бас гадны нөлөөнд дээр нөлөөгөөс бүх сургуулийн одоо үйл ажиллагаа лабораторийн шинжилгээний ажилтнанд амжилт нөлөөлж болох гэх тийм ээ. Боломж их мосрог гадны нөлөөнөөс болж болцоо олгох, за эсрэг нь бол гадны нөлөөгөөс
ажиллагаануудад эрсдэл гаргах ийм одоо юу гэж тэмээс шалгаар үзүүлж байна. Яг өөртөө түрүүний сэтгэл тавьсан гурван үндсэн чиглэлийн ажиллагаанд хэрхэн одоо яаж бүртгэл гэх юм одоо судалгаа хийсэн байна. Ингээд бид энэ логистик үсгийг орчингийн дүншилт гэж техник хэлсэн хийгээд хийх тул маш сайн аадаа баасаа өөрөө хөгжлөөр болцох юм. Ингээд бол бидний ихний одоо гол зорилго бол одоо төхөөрөмжийн мэдээлэл санхүүгийн энэ одоо харин одоо харцаа төгсгөл санхүүгийн доор болгох юм уу? Эсвэл одоо тэр мэдээллийг солилцож судалгаа хийх, цөм судалгаа хийх болцоог одоо явуулах. Жишээ нь бол нэг газар том багж найж хахад туслах, дээж бэлтгэх юм жижиг туслах багжууд нь өөр газар байж жишээтэй. Ингээд бол яг хөөхтэй бол тэр одоо хамтын ажиллагаанд одоо хамтарч одоо ажиллах юм одоо юу судалгаа хийх гэсэн одоо бодлоо байна. За хоёр дахь бол хөрөнгөний зөв зохистой зарцуулах буюу өндөр үнэтэй багжуудыг энэ тэнд одоо давхардуулж захиалахгүй болгох. Ингэснээрээ бол яг хөөхтэй бол ясаас өгж байгаа мөнгөө зөв зохистой зарцуулж хэрэгцээтэй багжаад авах юм одоо болцох болж байна. За гол нь болохоор бодлого төлөвтэй судалгаа явуулах. За бодлого төлөвтэй судалгаа явуулах гэдэг нь болохоор бол одоо миний ойлгож байгаа юм гэхээр бол тийм судалгаа, ийм судалгаа гэх одоо бодлого биш. Харин бол өнөөдөр бид нар Монгол орныг хөгжүүлэх юм уу? Эсвэл ямар нэгэн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд түүнийг хэрхэн яаж одоо судлах вэ? Хэрхэн яаж энийг одоо шийдэж болох вэ гэсэн энийг одоо төлөвлөж энийг манайх одоо судалгаа хийх болцоод байна. Болцоод байх юм түүнийг ямар одоо багцаар хангаж энэ судалгаа хийх ийм их одоо болцоод бүрдүүлэх юм. Судалгаа шинжилгээний баг төхөөрөмжийг өдөр тутам өөрийнхөө үйл ажиллагаанд явуулж байгаа байгууллагуудыг ангилж одоо үзсэн байгаа. За ингээд бол одоо судалгаа сургалтанд ашигладаг гэдэг нэг групп. За дараа нь бол судалгаа хийх ажиллаж идэг байгууллагууд. За гурван нь болохоор шинжилгээ хийдэг одоо байгууллагууд байна. Үндсэн төлөвлөгөө хийгдээд за ингээд бол манай их сургуулийн төвшөнд бол датабаз боловсруулагдаад явж байгаа. За бусад газрын байгууллагуудын одоо мэдээлэл санг одоо цуглуулах гэдэг явцдаа явж байна. За ингээд энд бол тодорхой судалгаа хийж байхад бол энэ лабораторийн баг танаа төхөөрөмж, лабораторийн үйл ажиллагааг одоо хянах, тооцоолох энэ тодорхой юм байдаг юм байна. Софтверууд байдаг юм байна. За тэрний одоо нэг нь болохоор энэ LIMS гэдэг юм одоо системээр хөгжлийн орнууд гэж дэлхийн одоо өндөр хөгжилтэй 34 орн байдаг юм. Тэднэрт бол уг одоо энэ шууд бус зардлыг хэмжих аргачлалыг одоо боловсруулсан гэх юм байна. За ингээд бол яг хөөхтөр бол шууд зард нь бол ихэнхдээ одоо манай судлаачид бол мэдж байгаа байнгын одоо судалгааны туршид одоо орж ирдэг зард бол шууд зардалд ороо явчих юм байна. За шууд бус зардалт нь бол хамгийн одоо тооцоолоход хамгийн яригтай, за үнэлэхэд айгүй нэлээд хүндрэлтэй. За энэ учраас бол энэ лаборатори үйл ажиллагааны шууд бус зардал дээр бол маш их судалгаа хийгдсэн гэдэг юм. Хувь хүн, баярын зардал, тэгээд номын сан, холбооны зардал гэдэг энэ гурван үндсэн зардлууд тооцоолдог. За энийг өнөөдөр бид нар бол төслийн хэмжээнд бол Монгол Улсын их сургууль болон Монголын ихтэй сургуулиудын лабораторийн чадлыг одоо бид нар хэмжих гэж оролдож байна. Гэхдээ бол энэ шууд бус зардлыг хэмждэг дүрм журмыг бол улсаас нь тогтоож өгдөг юм. Жишээлбэл Америк бол тэр нь бол шууд эдийн засгийн яамд хаяалагдсан. Эсвэл тэр зарим газар болох дээр бол татварын хэлцтэй бол ингээд хариалагдсан байгууллагаас энэ шууд бус зардлыг тооцож авах юм байна. Жил болгон энэ шууд бус зардлыг тооцдог коэффициент болдог юм. За ингээд одоо коэффициентээр бол яг өгөхдөр их сургууль одоо тэр улсын одоо тэр сангийн яамны байгууллага хооронд бол одоо хэлэлцэл явагдаад тэгээд ямар нэгэн хэлэлцлийн одоо үр дүн дээр явж байгаа юм. За өнөөгийн байдлаар бол Америкт бол жишээ нь бол шууд бус зардал нь бол сүүлийн 10 жил бол одоо юу гэх юм тогтвортой байгаа. Өөрөөр хэлэх юм бол эдийн шинжилгээний зардлын 50-аас 52% нь бол шууд бус зардлын одоо тооцогдож авдаг юм. За тэгэхээр одоо бид нэр 5% гэдэг нь бол тэр өмнөх хуу судалгаанд хэрэгжүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг тооцны үүднээс гарч ирсэн 17% болж байна.
Ингээд төслийн нийт санхүүжилт нь 100 мянган төгрөг гэж авч үзэх юм бол багаж тоног төхөөрөмж авах зайд 20 мянган төгрөг зарцуулдаг гэх юм бол хувирсан нийт санхүүжилтууд 80 мянган төгрөг гэж бацаад за ингээд бол дараад 80 мянган төгрөгөө нэгийг хуваахын 15 гэж нөхдөөрийн нөгөө энэ хувиа тавиад ингээд 1.15 хуваагаад ингээд энэ гадсан төгрөг шууд зардын төгрөг за 80-аас нэг хэсгээр шууд бусдаар тэмдэг. Ингээд бол тэмцээн юм хэлсэн. За тэгэхээр одоо юу яг гэхээр нэг Америкт 50-аас 52% одоо банкын тогтмол сүүлийн жилүүд байна гэдэг нь бол яг гэхээр бол энэ хувирсан нийт санхүүжилтийг эзэлж байгаа хувь нь бол 50-аас 50%. За тэгэхээр энэ 50-аас 52% гэдэг нь болохоор бол Америк их сургуульд бол усаас өгөгдсөн санхүүжилт нь хэрэг ямар нэгэн тэр сургуулийн нэг тэр улс төрж байгаа бол тэрийг давхардуулж энэ авралхийг буюу шууд бос зардалтай бол суулгаж өгдөг бай. За дээр нь болохоор бол нөхөн төлбөрлийн систем ажиллаж байдаг юм. За тэгэхээр бол 50-аас 52% нь бол улсаас өгөгдсөн санхүүжилтийн бол юу яах юм бэ? Нөхөн төлбөртэй. За нөгөө талаас болохоор өндөр шууд бос зардалтай байгаа нөхцөлд хувийн компаниуд их сургуультай хамтарч ажиллах үйл ажиллагаанд бол цөргөөр нөлөөлдөг гэж одоо үздэг юм. Эсвэл тодорхой хэмжээний энэ эдийн засгийн одоо улсын бүх ингээд бол тэнцээ болж байгаас дээр нь бол тэр жилийн фунтын одоо тогтвортой байдал, девальвацийн байдал гэх мэтлийн одоо тооцоолж иж ингэж гарч ирдэг. За манай оронд бол хамгийн болцоотой одоо арга зүй бол энэ Шинэ Зеландын арга зүй бол манай оронд бол их тохиромжтой байна. За энэ бол яг гэхээр бол шууд одоо их сургууль дээр явж байгаа шууд бус зарлуудыг тооцоолох. За тэгээд дээр нь одоо тооцоолоод эргээгээ тэр нь одоо амьдрал дээр шууд одоо хийчих юм болцоотой. Дээр нь өсөр биш. Тэгээд нэмэлт боловсон орчныг их хайхтар шаардлагатай хэрэгжих юм болцоотой. За тэгэхээр бидний шууд бус зардлыг бол ямар нэгэн байдлаар бол боловсрол шинжилгээ ухааны яамтай ярьж за тэгээд энэ боловсрол шинжилгээ ухааны яамн дээр одоо ихтэй сургуулиудын санхүүг одоо хариуцдаг юм санхүүгийн бодлогыг дэмждэг юм одоо хэлц байх юм бол тэрнтэй одоо заавч хамтарч ажиллах зүйлийн зүйлийг бодож ирсэн. За нөгөө талаар бол энэ одоо шалгуур үзүүлэлтээр шалгуурлууд одоо төслүүд гэж. Гэтэл маань чи бол шалгуурлалт төслийг бас өөр одоо өндөр төвшөлтэй болцооны учраас тэгээд нэг судалгааны ажил байна. За ингээд бол яг хөөхтэй бол энэ шууд бус нарын таатай бол 84 бол анх юу Америк 58 оноос эхлээд 80 он 84 онд Америк улсын өндөр хэрэгжүүлээд явж байгаа юм. За ингээд Канада бол 84 он, Англи 88 онд бусад орн бол 90 За ингээд зүгээр энэ бол миний санал байж байгаа. За тэгэхээр манай Монгол улсын сургуулийн шууд бус зардал тооцоололтод гарах үзүүлэлтүүдийг оруулж болох юм байна гэсэн. За энийг болохоор бол оруулах одоо гол одоо шалгуур үзүүлэлтүүдийн бид байсан Шинэ Зеландын системийг авч хэрэглүүл манай арай одоо ихний ээлжинд хөгжөөд за энийг энэ системийг батлуулах арай тохиом болгосон учраас Шинэ Зеландын одоо модель дээр явуулж байгаа. За энэ ч бол яг хөөр бол сургуулийн дотоод судалгааны сан бүтүүлэхэд нэгт одоо хэрэгжүүлдэг юм байна. Дараа нь бол эрдэм шинжилгээний дэд захирлын цалин, эрдэм шинжилгээ инновацийн хэрэгцээ ажилтны цалин, санхүүгийн ажилтны цалин, цэвэрлэгчийн одоо ажилтны цалин гэдэг. За энэ болохоор бол цалингууд нь болохоор дандаа хувьж оруулах юм болохоор нийт энэ хүн одоо 10% байна, 15% нь одоо энэ эрдэм шинжилгээний ажлыг одоо төслийн батлуулж байгаа. За батлуулж ирсэн дараа нь өдөр байх тийм ээ. Ийм их одоо цаг зав зарцуулж учраас уг улсуудын тодорхой хэмжээний асуудал гарч ирдэг. За ингээд бас ингээд Монголын лабораториудын юутай танилцсан явж байгаа нэг өсөнтэй бас 2-3 лабораторийг зориултын лаборатори одоо барьж ирж байсан. Бусад лабораторийн ихэнх тохиолдолд яг хөөр бол лабораторийн бус зориултын одоо барьсанд бол үйл ажиллагаа явуулж ирдэг. Тач эсвэл болно гэх юм бол хүний нөөцийн менежмент хэлбэрээр одоо илүү гарч тэр чигээр одоо үзлэх хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл жоохон хамтлан өөр юм байна. За ингээд дээр нь бол яг хөөр энд одоо хэрэгжүүлэхэд бол нэг бол ажлын байрны шинжилгээ бол нэлээд нарийн хийх шаардлагатай. За энийг одоо хийн гэж бодож байгаа. За дээр нь бол одоо энэ хүний нөөцийн үнэлгээтэй бол 360 градусын энэ систем гэж энэ системийг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж. За ингээд
Энэ одоо хэрэгс ашигласан номууд гэж ангууд бол лабораторийн үйл ажиллагааг зохицуулах Монгол Улсын их сургуулийн хэмжээнд байж байгаа энэ лабораторийн үйл ажиллагааг журам боловсруулсан байгаа. За энийг баштай хэлье. За энэ журам бол бас одоо нийтлэг үйлчлэг 8 одоо эцэг хуваагдсан. Үүнээс нэгдүгээрт бол нийтлэг үндэслэл байгаа. За хоёрт нь лаборатори байгуулах үйл ажиллагааны удирдлагын аргачлалын талаар юм заасан байгаа. Гуравт нь лаборатори тавьдах ерөнхий шаардлагуудыг бас зааж өгсөн. За дөрөвт нь лабораторийн удирдлагын талаар одоо журмын эсгүүд болсон. За тавд нь лабораторийн үндсэн үйл ажиллагаа яаж зохицуулах үүдийг заасан байгаа. За зургаат нь лабораторийн үйл ажиллагааны санхүүжилт яаж үргэлжлэх гэсэн. Хоног төхөөрөмжгүй тусгай стандарт орчин шаардлагатай судалгаа сургалтын талбай цагийн одоо нөхцөлтэй хязгаар хангасан судалгааны байгууллагын үндсэн нэгжийг одоо ойлгож байна гэдэг тодорхойлт өгсөн байна. За лабораторийн үйл ажиллагааны төрлөөс хамааруулан батар нь ангилсан сургууль судалгааны дөрвөн чиглэл, агсан төвчний судалгааны туршилт боловсруулалт үйлчилгээний гэсэн одоо ангилалд хамааруулж. За лабораторийн статусыг бол хүрэлтгүйн сургуулийн хэмжээний салбар дундын үндэсний нээлттэй итгэмжлэгдсэн гэсэн байдлаар бол ангилж үзэх нь зөв юм аа гэж. Профессорын лаб хүний санаачлагаар одоо байгуулсан хөрөнгө оруулалт дотоод тэгээд энэ одоо судалгааны лаборатори юм. За хоёрт нь бол засгийн газар олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар одоо байгуулсан салбар сургуулийн эцсийн хэмжээ. За ийм одоо үндэсний хэмжээний лаборатори байна юм аа. Зөөлөн эрхүүрийг одоо юмаа судалгааны лабораторийн хэрэгт файл лабораторийн энэ тухайн чиглэлийн эрдэмтдийн судлаачдын төлөөлөл болсон байна. За хоёрт лабораторийг байгуулах ба үйл ажиллагааны удирдлагын аргачлалын талаар. За эрдэм шинжилгээ инновац хэлцүүл лабораторийн одоо макро төвчний удирдлагын газар ба доор үндсэн үүрэгтэйгээр хариуцлагатай ажиллах юм байна. Нэгдүгээр лаборатори байгуулах болон түүний үйл ажиллагааны чиглэл стратеги бодлого төлөвлөгөөтэй холбоотой асуудлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. За нийт мөсийн лабораторийн мэдээллийн сан бүхий удирдлагын цахим системээр хөгжлийн төлөвлөгөө статистикийн мэдээг одоо хянах. За лаборатори шинээр байгуулах, татан буулгах асуудлыг одоо батлах. Лабораторид хамтран ажиллах төлөвлөгөөнд одоо гарын ёсоор баталгаажуулах дэмжлэг шалгалтыг зохиолох. За лабораторийн нэр зориул эхлэгчийг томилон ажиллуулахыг одоо тухайн бол мөсийн захирлын түвшинээр баталгаажуулах. За ингээд лабораторийн судалгааны чиглэлүүн агуулгын дагуу судалгааны одоо нэгжээ байгуулан ажилтнуудын бүтэц цаар хүрээг зөв зохистой хангаж ажиллана. За лабораторийн судлаачийн үйл ажиллагааны дүрмийг баталж нээлттэй судалгааны аргаар гадаад дотоодын дээд түвшнээр судлаачийг татан оролцуулах, лабораторийн хангалтсан судалгааг одоо явуулах үүрэгтэй байна. За энэ мэтээр одоо хэдэн заалтууд энд зааж өгсөн. За патентын өргөдөл гаргах, технологи зардах, шийдвэрлэх, санхүүжилт, чагнал урамшууллыг холбогдох дөрвөн журмын дагуу одоо гүйцэтгэх, оюуны өвч, патентын хууль, технологи ангилах хуулийн дагуу. За гуравт лаборатори тавьдах шаардлагууд байж байгаа. За энд нэг бол лабораторийн дараах ерөнхий шаардлагуудыг хангасан байна. За нэгдүгээр бол лабораторийн үйл ажиллагаатай үйлдсэн зохих журмын дагуу албан хэрэг хөтөлбөрийн шаардлагыг хангасан дүрмтэй байна. За лабораторийн тоног төхөөрөмж ажиллуулах мэргэжлийн техник ажилтнтай байна. За лабораторийн тоног төхөөрөмж улсын төсөв олон улсын байгууллага хөрөнгө оруулалтаар биелүүлсэн байна. За лабораторийн тоног төхөөрөмжийн хийх нь 10 сая төгрөгөөс дээш үнэтэй байна. За тоног төхөөрөмжийн дийлэнхийн шин 5-аас дээш үе одоо жилийн настай байх нь байна. Доошгүй. За лабораторийн багц тоног төхөөрөмжийн иж бүрдлээрээ бүрэн байх шаардлагатай. Лабораторийн барилга байгууллага олон улсын стандарт хангасан байх ийм одоо за лабораторийн чанарын удирдлагын хангалттай зорилгоор дараах нийтлэг шаардлагыг хангасан журмын өсөлт зөвлөөрөөр батлуулсан байна. Нэгдүгээр лабораторийн ажил гэсний судалгааны ёс зүй дүрм байна.
За лабораторийн хөдөлмөрийн харилцаа дотоод үйл ажиллагаа зохицуулсан холбогдох хууль тогтоомын нийцээ эрүүл ухаан аюулгүй үйл ажиллагааны дотоод явуулалтаар байна. За лабораторийн тоног төхөөрөмжийн ажиллах заавар өдөртөмжийг бас баталсан. Ахнаа за лабораторийн туршилтын тэмдэглэл хөтлөгч орон сорилт туршилтын үйл ажиллагаа зүйл гэрээний загвар за сорилт туршийн арга зүй хянан магадлалын аргачлалыг баталгаажуулсан журам ийм мөрдөж батлуулж ажиллах нь. За лабораторийн одоо шаардлага за зөвлөлийн одоо энэ дотор удирдлага ямар байх вэ гэх. За зөвлөлийн хурлыг одоо жилд 2 удаа зохион байгуулах нийт гишүүдийн 3-2-оос доошгүй оролцсон тохиолдол чиглэлээр болсон байна. За зөвлөл нь гадаад дотоодын шилдэг судлаад мэрэгчлээс үлдэх. За нийт гишүүдийн 7-оос идэвхгүй нь үүнээс сэтгэмжлэгдсэн байгууллагын ажилтнууд 3-1-ээс идэвхгүй байхыг заасан байна. Зөвлөл нь одоо лабораторийн зорилго судалгааны чиглэл томоохон эрдэм шилдэгээний үйл ажиллагаа 1 жилийн ажлын төлөвөө гүйцэтгэлийн үнэлгээнд дүн шинжилгээ хийх лабораторийн судалгааг өдөртөн чиглүүлэх төлөвлөлт зохицуултыг одоо хийж ажиллана. За лабораторийн хөгжлийн хөтөлбөрт барилга байгуулан хүний нөөцийн асуудал, агал төхөөрөмжийн шинжил шаардлагыг урвалж материалын хангах, нөөцлөх хөрөнгө оруулалтын тасралтгүй ажиллагааг одоо хангах асуудлыг тусгана. За зөвлөл нь лабораторийн төвшин судалгааны чанарын удирдлагыг хангах хянан магадлалын одоо журам боловсруулж хүргэх юм. За 5 лабораторийн үндсэн үйл ажиллагаа. За лаборатори нь бол нарийн хэмжээний агал төхөөрөмжийн ажилуулах, сургалт зохион байгуулах, гарын авлага зааврыг одоо мэдээж ажиллах байна. Лабораторийн агал төхөөрөмжийн хэвийн ажиллагаа хангах, засвар үйлчлэгээ үзүүлэх, инженери техникийн ажилтан, сорилт туршилт тавихад лаборант бэлдэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, тогтвол суулцтай ажиллах, тогтмол зардал, төсөл, нийгмийн хангамжийн нөхцөлөөр нь одоо хангах үүрэгтэй байна. За лабораторийн багц төхөөрөмжийн засвар үйлчлэгээ хийх, суудлаад тухайн багцын нийлүүлсэн байгууллагатай гэрээ хэлцээр хийх ажиллана. За үйлчлэгээний лаборатори нь бусад эрдэмтдийн байгууллагууд судлаас ижил үйлчлэгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр зөвлөөс тогтоосон үн тарифаар төлбөртэй үйлчлэгээ үзүүлэх. За сорилт төрлийн үйлчлэгээний төрөл, үйлчлэгээний үн тариф болон төлбөрийн нөхцөл зэргийг нээлттэй одоо тавьж өгнө. За лаборатори туршилт, сорилт туршилтын үр дүнгийн ихтгэл үнэмшлийг хан ажиллахын тулд сорилт туршилтын үйлчлэгээний төрөл төсвөрээр арга зүй, хянан магадлалын аргачлалыг боловсруулж мөрдөхнэ. За нээлттэй лаборатори судлаач нээлттэй багц төхөөрөмжийг дундын зориултаар түргэн шуурхай чирэгдэлгүй ашиглах үүднээс мэдээллийн технологи удирдлагын тогтолцоог өдөөж ажилладаг. Бүхэн орон тооны техникийн ажлын ачааллын нөөцийн мэдээлэлээс тэмдэглэсэн. За 6 лабораторийн үйл ажиллагааны санхүүжилт. За лабораторийн үйл ажиллагааны санхүүжилт дараах үүсвэрээр болдог юм. 1-р улсын төсөв, 2-р төлбөртэй үйлчлэгээний орлого, за 3-р бусад орлогууд байна. За лабораторийн үндсэн үйл ажиллагааг бол орон тооны цалин хөлс тогтмол зардал болон засвар үйлчлэгээ хангамж, багц төхөөрөмжийн шинжил, урвалж барьц, бусад материалын тогтмол зардал, профессийн суурь, хувьсах зардал, судалгааны төслийн санхүүжилтээс санхүүж өгнө. За лаборатори өөрийн харьяалах байгууллагын чиг үүргийн дагуу гүйцэтгэж үйлдвэрлэдэг шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг гүйцэтгэхэд лабораторийн багц тоног төхөөрөмж ашигласан төлбөр авах байна. За төлбөртэй үйлчлэгээний үнийн тарифыг лабораторийн тоног төхөөрөмжийн төрөл тасварын орлогыг хадгалах тогтоом. За үйлчлэгээний төлбөрийн хэмжээ, дагаж тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол, уруулж материалыг зохицуул, инженери техникийн болон тусгай ажилтны цалин хөлс зэргийг нөхцөлөөр бодогдсон нэг тоо. Төлбөртэй үйлчлэгээний үн тарифыг зөвлөж хэрэгжүүлж байна. За лабораторид хянах, хөгжлийн хандлагыг чиглүүлэх, тогтмол орон тоо батлуулах, төрийн захиргааны байгууллагын бодит төлөвлөлт шийдвэрийн үндэслэл гаргах одоо зорилготой байна. За үнэлгээний гол шалгуур үзүүлэлтээр лабораторийн судалгаа боловсруулалтын гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилтийн нийт хэмжээ, хүний нөөц, нээлттэй харилцаа зохион байгуулалтыг сонгосон байна. За үнэлгээг эрдэм шилгээ инновацийн асуудал эрхэлсэн дээд захирал зовлон үнэлэнгийн шинжээчдийн баг боловсруулсан байна.
За лабораторийн удирдлага үнэлгээ хийх бэлтгэл ажлыг зохион байгуулж үнэлгээний хөрслийн материалыг үнэн зөв одоо бүрдүүлж яна нэгтгэх нэ. За хөндлөнгийн шинжээч сүүлийн 3 жилийн судалгааны гүйцэтгэлийн үзүүлэлт өндөр голч шодрог лабораторийн ажлыг мэддэг шинжлэх ухааны нэг салбарын эрдэмтэд болон 100 тонны эрдэмтдийн удирдах мэрэгжилтэн оролцсон багаас одоо үүсгэх юм. Үндсэн суурь судалгааны чиглэлийн эрдэмтэд дийлэнх байхаар 100 тонны үйлдвэрийн салбарын мэрэгжилтнээс урьж оролцуулсан. За хоёр дахь зүйл багаар ажилладаг мэрэгжилтэд нэгдэх 30% эзлэх хүн гадаад дотоодын байгууллагатай нээлттэй харилцах эдний солилцоо санхүүжилт олсон байдаг. Үнэлгээний үзүүлэлт болж за босод зүйлээр бол бас ажилласан лаборатори болон үйлчлүүлэгчийн хооронд оюуны өмчийн гэрээ байгуулан ажиллах гэрээний сахилга батлын хамгаалалт хяналтаар ажиллах. За хоёрт нь тухайн лаборатори хийгдсэн сорилт туршилтын ажлын үр дүнд туршилт хийгдсэн байгууллага албан судлаас оюун хийх боломжгүй шүүхээр одоо маргааны шийдвэрлэх гэсэн. За энд хоёр хавсарт өгсөн байгаа лаборатори байгуулах саналын маяг гэж үндслэл агуулга гэсэн одоо хоёр үндсэн зүйлээр стратеги төлөвлөгөө шаардлагатай нөөц гэсэн байдал одоо шинээр байгуулах тэр лабораторийн саналуудыг бичих юм байна. Ногоон доктортой их сургууль, шинжлэх ухааны форсайт төлөвлөлт, шинэ технологийн маркетинг, урьдчилсан forecast судалгаа гэсэн энэ сэдвийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудаас томилж яриад тэгээд дараа нь үхэд ногоон лаборатори гэж юу юм? Тэгээд тэр лабораториудад ямар одоо журам гэх юм одоо мөрдөд байгаа тэр одоо дүрмүүдийн энэ хэнгээс уншсан аа. Орчуулаад бичсэн тэрнийг үзүүлэх чинь. За сүүлийн үед гарч ирж байгаа нэг одоо их сургуулиудын хэмжээнд авч үзэж байгаа асуудал бол ногоон доктортой их сургууль гэсэн энэ одоо үйл баримтлалыг гаргаж ийн тэрэндээ тааруулаад бол юу гэхээр сургуулийн төлөвлөгөөгөө шинжилж чинь за зорилготой ногоон гэсэн одоо үгийг оруулж одоо өгч ийн за иймэрхүү асуудлууд байгаа. Тэгээд энэ дээрээс ер нь хөгжил хийж оруулахгүйгээр одоогийн хэрэгцээг хангахыг ер нь хөгжил гэж тодорхойлсон ийм тодорхойлтыг авч бичлээ. За тэгээд ногоон их сургууль гэж юу юм энэнийг юугаар тодорхойлж байгаа юм бэ гэдэг ийм одоо судалгаа хийсэн. За энэ хүний хийсэн 2010 онд хийсэн судалгаан дээр бол 50 тийм индексийг авч үзсэн байна. За 50 индексийг бол за эхлээд энэ 5 бүлэг байна. За удирдлагын түвшний нэг нь дараагийнх нь бол сургалтын түвшин, дараа нь судалгааны түвшин, за тэгээд дараа нь үйл ажиллагааны түвшин, за тэгээд бусад идэвх гэсэн ийм 5 одоо ангиллалт авч үзээд за 5 англи дотроо бол удирдлагын түвшин за тэр ногоон доктортой хөгжлийг хариуцсан ажилтан байгаа юу. За тэр сургуулийнхаа стратеги бодлогот оруулж өгсөн үгүйтэй нэг Монгол бол за үлдсэн энэ зүйлээ. За тэгээд дэлхийн сургуулиудыг энэ хүний судалгаагаар бол одоо MIT 48 50 индексээс 48 хангасан байна. Гэх мэтээр за Gothenburg University of British Columbia энэ 48-ыг одоо энэ 50 индексийг 48-ыг авсан байна. Harvard 47 гэх мэтээр ингээд дуурайд 18 хүртэл явсан байна. За тэгээд бид нар энэ индексүүдийг их сургуулиуд манай их сургууль дээр яг ямар байж болох вэ гэдгийг авсан. Гэхдээ яг энэ хүний яг шалгуурт нийцэх үгүй юу гэдгийг бол одоо бид нар яг сайн мэдэх байна. Хуулийн сургууль дээр зөвхөн 2 байна гэж байна. За энэ гэхдээ яг ийм байгаа гэсэн үг шиг. Энэ болохоор нөгөө хувь хүний талаас судалгаа бүгдсэн учраас энэ дээр бол бас алдаа байгаа гэж бодож байна. За шинжлэх ухааны сургууль дээр яагаад ийм олон гарсан бэ? Хэрэглээний шинжлэх ухааны сургууль дээр яагаад ийм инженерчлэгийн сургууль дээр олон гарсан нь бол одоо сургалт
одоо бакалаврын түвшнээс эхлээд докторийн түвшний сургалт хүртэл одоо хүрээлэн буй орчин судлал, эсвэл ой судлалын чиглэлийн сургалтууд байгаа учраас энэ арай олон тооны тусдаас илүү гарсан байж байгаа. За шинжлэх ухааны сургууль гэх юм бол за хүн нэг ч юм энэ бол бас тийм зүйл тоо гэж үзэхгүй. Тэгэхээр энийг цааш нь дахиад дараагийн судалгааны түвшинд сайн хийх ёстой гэж үзэж байгаа. За тэгээд энэ дээрээс дүгнэлт хэлэх юм бол за хэрэглээний шинжлэх ухааны сургууль дээр бол одоо ой болон одоо хэрэглээний хүрээлэн буй орчин судлалын чиглэлийн судал одоо хариуцсан профессорууд үйл ажиллагаа явуулдаг юм байна. За тэгээд сургалтын дээр бол за хэрэглээний сургууль дээр бол бүх төрлийн одоо бакалавраас эхлээд докторийн түвшин хүртэл сургалт явуулдаг юм байна. За гал төвнөр ой гэрийн ой сургалт тийм сургалт семинарууд болдог юм байна. За эрдэм шинжилгээ инновацийн хувьд бол гэсэн хэсэг дээр бол юу гэхээр оюутанд тэтгэлэг олж өгөх боломжтой тийм төслүүд байдаг юм байна. За гол нь юу байх вэ гэвэл хог хаягдлыг дахин боловсруулах гэх юм аа. За цаас хэмнэлт бол за багш нар болгон баг ихэнхдээ цус өөрсдийнхөө төвшөнд бол цаасыг хэмнэх орлогыг бол байнга явуулждаг гэж дүгнж үзсэн. Яг тэгэхээр одоо ядчил нөгөө фибр уншихтаа би далтуудын ар дээр хэвлээд ч юм уншдаг иймэрхүү одоо зүйлсүүд байна. За тэгээд хог хаягдал бидний хувьд бол дахин боловсруулдаг гэсэн дүгнэлт гарч ирж байна. За мөн бусад үйл ажиллагаан дээр бол оюутны группүүд хүрээлэн буй орчны чиглэлээр ажиллаж за одоо хог цэвэрлэх ч юм уу иймэрхүү үйл ажиллагаануудыг явуулдаг гэж судалгаагаар хамраглаа. Одоо их сургуулийн Green Lab Guide гэх одоо энэ хэсгийг оруулсан. За тэгээд энд бол 6 хэсэгт ногоон гэсэн юм өрөөтэй ажиллаж байна. 6 одоо салбарч хэрэг хэсгүүдийг за эрчим хүчний тохиолдолд хэмнэх ёстой гэж байна. Дараа нь хог хаягдлаа багасгах. За гуравт бол багжийн үр ашигтай ажиллагааг хамгийн их байлгах. За зардлаа хэмнэх, зохистой худалдаа авалт хийх. За ногоон кампус байгуулах гэсэн ийм 6 үйл ажиллагаа. За эрчим хүчийг хэмнэх гэх юм бол за хэрэглээгүй үедээ татах шүүгийг амжаах гэж татах шүүгээ зарцуулалттай хэд нам температурын хөрвөгчийг худалдан авах. За ашиглаагүй хэрэгслүүдийн цахилгааныг нэгдсэн байдлаар нь одоо салгадаг энэ залгуур. За энэндээ бол бүр автоматар ашиглаагүй үед шууд өөр автоматар одоо цахилгааныг салгадаг ийм залгууруудыг хүртэл ашигладаг юм байна. За офс болон одоо тэр лабораторийн хог хаягдлыг боловсруулах процедурыг тодорхой болгоод за тэгээд хог хаягдлын ийм хөтөлбөрүүд байд юм байна. Ногоон лабораторийн дахин ашиглах өөрөө эсвэл чөлөө дахин ашиглалтын лаборатори гэх мэт ийм хөтөлбөрүүдэд юу гэхээр багжууд хугацаанд дууссан эсвэл эвдэрсэн багжуудаа хадгалж аваад тэрэнд танилцуулах эсвэл тэрэнд оролцох тэрнийг багжийн үр ашигтай ажиллагааг сайжруулах гэх юм. За хөгжиж дүүцэх ашигласан. За энэ дээр бол хаалгыг хичээн цөөн нээснээр хөгжиж лайфтаймыг эрчим хүч. За гэх мэт иймэрхүү зардлаа юм ингээд хэрэгтэй бол дараа нь. За кампус байгуулах юм. За иймэрхүү. За манай баг болохоор мөсийн цад усны өрөөнд эрдэм хэрэглээний менежментийн мэдээллийн систем гэсэн систем хөгжиж байгаа. За энэ системийн нэг дид модуль бол лабораторийн бүхэн яаж бүрдүүлэх үү гэдэг сургалтыг өнөөдөр явуулах гэж байлаа. За энэ сургалтын хүрээнд юу ярих вэ гэхээр системийн логик танилцуулга. За тэгээд лаборатори бүртгэх. За тэгээд бүртгэсэн мэдээлэлээ харах, зэрэг менежмент хийх, мөн яг лабораториос хайлт хийх. За энэ үндсэн зүйлүүдээр байна. За бидний хөгжүүлж байгаа систем бол 2015 оны 5 сараас хойш мөсийн дотоод усны санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Одоо яг төгсгөлийн шатанда
Хүлээлгэж процесс явуулж хийгдэж байгаа. За энэ төслийн хүрээнд болохоор дараах ажлуудыг ер нь хийж өгсөн байж байгаа. За багш нарын Б болон В цагуудыг бүртгэж түүнийг үнэлэх. За профессоруудын ажлыг бүртгэх, үнэлэх. Стажлын үйл ажиллагааг захин хэлбэрээр явуулах. За тэгээ хамгийн сүүлийн хэсэгт болохоор энэ өнөөдрийн танилцуулгын давуу бүртгэл гэсэн ийм дэвсгэртэй байж. За бидний систем нэвтрхийн тулд болохоор за энэ HTTP research no.m гэсэн хаягаар сургуулийн дотоод сүлжээнээс одоохондоо хандна. Энэ яг хүлээж аваад гадаад сүлжээнд гаргасан хүлээж авсны дараа явах. За энэ систем рүү нэвтрхийн тулд бид нар болохоор Монгол Улсын сургуулийн CC мэдээллийн системд ашигладаг нэр нууц үгийг ашиглаж нэвтрэх байж байгаа. Систем рүү нэвтрэхэд бид нар CC-ийн username password-аар нэвтрэх гэж. За нэвтрсний дараа бол тухайн системийн яг нүүр хуудас гарч иж байгаа. За энэ нүүр хуудасны энэ хэсгээс болохоор баруун талд нь болохоор менюнууд байж байгаа. Баруун талд нь менюнууд. За энэ менюнээс болохоор давтар гэсэн сонголтыг хийхэд тухайн давтарын бүртгэгдсэн байгаа давтаруудын жагсаалт гарна. Бүртгэгдсэн байгаа давтаруудын жагсаалт. За энэ жагсаалтан дээр болохоор хэрвээ тухайн гишүүн тухайн давтарын гишүүн байх юм бол тухайн давтарын мэдээллийг засч болно. Одоо жишээлбэл би өөрөө нэвтрээд орсон тест хийгээд 3 давтар бүртгэсэн байж байна. Энийн болохоор хамгийн ихний давтар би өөрөө байхгүй учраас тэр давтарын мэдээллийг зөвхөн харж л болно. Сүүлийн 2 давтар дээр бол гишүүн хэлбэрээр байгаа учраас би бол энэ давтаруудын мэдээллийг өөрчлөх боломжтой гэж үзсэн байж байгаа. Тэгэхээр энэ үйлдэлийг бол дараа нь одоо за багш төхөөрөмжүүд за энэ болохоор бүх давтард байгаа гол төхөөрөмжүүдийг гол багжуудыг харуулж байгаа. Багш төхөөрөмжүүд мөн үр дүн. За давтарууд ямар үр дүн гаргасан юм бэ? Үр дүнгийг харах боломжтой. За тэгээд хамгийн ард нь болохоор гарын авлага байж байгаа. За энд болохоор тухайн давтаруудаас бид нэр хайлт хийх боломжтой байж байгаа. Одоо жишээл ийм чиглэлээр судалгаа явуулдаг давтарууд гэдэг давтаруудыг гаргаж ирсэн юм шүү дээ. За тэгвэл давтарыг бид нэр дэлгэрэнгүй мэдээлэхээр ерөнхийдөө ийм их байлаа харж байгаа. Систем рүү ороод давтарын бүхий л мэдээллийг бүрдүүлсэн тохиолдолд эхний хэсэгт болохоор давтарын үндсэн мэдээлэл байж байгаа. Ямар давтар юм бэ гэх. За энд болохоор гишүүд нь байж байна. За тэгээд сүүлийн 5 жил мэргэжил хийсэн судлаачид байгаа. За тэгээд үр дүн санхүүгийн мэдээлэл багш төхөөрөмжүүдийн жагсаалт гэх. Одоо манай хүмүүсийн баримтж байгаа тэр маягтын яг дагуу бүхий бүрдсэн мэдээлэл жагсааж үзүүлдэг гэж. Бүрдсэний дараа баг. Энд болохоор ингээ хоёр хэсэг болгоод харуулсан. Нэг олон улсаас тогтоод байгаа ч юм. Давтарын үндсэн мэдээллийг бүрдүүлэх. Энэ давтар хин удирдсан ямар нэгэн үндсэн мэдээллийг бүрдсэний дараа бол бид нэр тухайн давтарын дараагийн эйжент бүрдүүлэх боломжтой мэдээллүүдийг бүрдүүлдэг гэж. Бүрдүүлэх боломжтой болж. За гишүүд болон мэргэжил дэвсүүлсэн байдал, багш төхөөрөмжүүд, санхүүгийн бүртгэл, тухайн давтарын зураг, үр дүн гэх. За бид нар давтар бүртгүүлэхийн тулд болохоор давтарын жагсаалтын хоёр энэ дунд нэг юу байж байгаа? Тав байж байгаа. За эндээс нь болохоор давтарын бүртгэл үүсгэх гэсэн энэ хэсэг рүү шилжиж орох гэж. Давтарын бүртгэл үүсгэх. За ингээд ороход бол тухайн давтарын үндсэн мэдээллийг оруулж явах яах вэ? Цонх нэгтгэж үндсэн мэдээллийг оруулж. За энэ цонх дээр за тухайн давтарын нэр байна, статус гэдэг бүгдгүүн сургуулийн хүмүүс салбар дундын юм уу гэдэг статус нь байна. Үйл ажиллагааны төрөл, сургуулийн хуу, судалгааны хуу, аль эсвэл агшин төсний судалгаа юу сонгож өгдөг байж байгаа. За давтарын зорилго байршил өрөөний дугаар оруулж өгнө, бүрдэх боломжтой байж. За бид эндээс болохоор гишүүнийг сонгоод авсан байж байна. Тэгэхэд энд бол тухайн давтаруудын бүртгэгдсэн гишүүдийн жагсаалт харагдана. За албан тушаал нь тухайн давтарын ямар албан тушаалтай нэр, овог нэр, хүйс, төрсөн он энэ давтар хязгаарнаас хийж ажиллаж байгаа. Бүрэн орон тооны тэнцвэрлэл нь хэдвэ? За ямар статустай вэ? Ийм мэдээллүүдийг харуулж байгаа. За бид эндээс бол яг үгээр энэ бол бүртгэгдсэн гишүүд. Шинээр гишүүн бүртгэхийн тулд болохоор бид энэ баруун дээр хэсэгт байгаа гишүүн нэмэх гэсэн командыг
баатан дээр дарж өгдөг гэж гишүүн нэм. За энэ ихнээр бид нэр бол гишүүн нэмд яг дид цонх нэгсэн нэгдэг гэж. За энэ хэсэгт болохоор бид нэр тухайн нэм гишүүнийхээ мэдээллийг оруулж өгдөг гэж. За бүртгэлтэй хэрэглэж үү, бүртгэлгүй хэрэглэж үү. За энэ бүртгэлтэй гэдэг нь юу гэсэн үг вэ? Тухайн лабораторийн гишүүн нь мөсийн C систем бүртгэлтэй бол бид нэр бүртгэлтэй хэрэглэж гээд бид нэр эндээс хайлтыг тухайн хэрэглэгчээ сонгоод өгч гэж. Бүртгэлтэй бол. За бүртгэлгүй тохиолдолд тухайн хэрэглэгчийн нэр болон овог нэр төрсөн огноог оруулдаг гэж. Бүртгэлгүй хэрэглэгчүүд бол тэр мэдээлэл бидний CC дээр байхгүй учраас тэрийг оруулж өгнө. За мөн ажиллаж ихсэн огноо албан тушаалыг сонгож өгнө. Ямар. За бидний интерфейс бол ерөнхийдөө яг бүхэл энэ дид хэсгүүд бол ер нь харагдах байдлууд ижтэн байж. Энэ хэсэгт болохоор жагсаалт нь байна. За шинээр бүртгүүлийг бол бид нэр баруун дээд талд нь яг нэм гэсэн товчон дээр дараад нэрж дэвшүүлсэн гишүүдийг сонгож боломжтой. За энэ дид цонхонд болохоор бид нэр юу оруулж өгөх вэ? Одоо давталаар бүртгэгдсэн байгаа гишүүдээс бид нэр сонгож өгнө. Аль гишүүн нь нэрж дэвшүүлсэн бэ? Төхөөрөмжийн төрөл гэсэн нэг юм ойлголт байж байгаа. Энэ төхөөрөмжийн төрөл бол яг янз бүрийн төхөөрөмж байдаг учраас бид нэр хэрвээ тухайн төхөөрөмжийг бүртгэхдээ одоо бүртгэхээр энэ цонх гарч ирэх гэж байгаа. Тухайн төхөөрөмжийг бүртгэхээс өмнө тухайн төхөөрөмжийн төрөл манай систем бүртгэгдтэй байна уу гэдгийг шалгана. Хэрвээ бүртгэдэггүй байх юм бол бид нэр энэ цонхыг уцаг гэдэг дээр нь дарж хаагаад төхөөрөмжийн төрөл нэмэх гэдэг командыг өгөөд тухайн төхөөрөмжийн төрлийг нэмж өгнө. За төрөл нэмэгдсэний дараа бол бид төрөл нь байж нэр нь үйлдвэрлэсэн улс огноо модель үзүүлэлт загвар байршил гэдэг. За энэ байршил нь тухайн төхөөрөмж хаана байршиж байгаа юм бэ? Лабораторид байгаа айл эсвэл зарим төхөөрөмж яг бас яг арай лабораторийн өөр газар байх боломжтой учраас жишээлбэл одоо том хөрөнгө оруулалтын үүсвэр энэ гэж юм. Яг хөрөнгө оруулалтаар энэ төхөөрөмжийг авсан бэ гэдэг. За хэмж нэгж байж байгаа. Хэмж нэгжлэр нь болохоор одоо тоо ширхгээр юм уу айл эсвэл яг жагсаалт байна. За баруун дээд талд нь бүртгэх гэсэн команд байж байгаа. За энэ командыг өгснөөр тухайн санхүүгийн бүртгэлийг яг дид цонх гарч ирнэ. За эхний төрөл дээр болохоор энэ ямар төрлийн санхүү юм бэ? Орлого юм уу, зарлага юм уу? Одоо нэг тухайн юуны төрөл нь байна. За тэгээд тухайн төрлөөс хамаараад тухайн одоо санхүүг нь одоо юу чинь төлбөрт үйлчлэгээ юм айл эсвэл тухайн бүртгэлийн одоо төрлийн бүр нарийсгаж юу яаж байгаа бэлгээ байдаг юм. Тэгэхээр орлого бол яг төлбөрт үйлчлэгээний орлого хэдэн төгрөг орлоо. За тайлбараа хийж өгнө. Энэ юуныхаа яг тухайн энэ санхүүгийн юу болохоор яг хизээ хийгдсэн юм бэ гэдгийг онцороо оруулж. Одоо яг дотоодын санхүүжилттэй гэж тэр нь харагдаж байна. За дараагийн нэг хэсэг бол лабораторийн зураг гэж. За энэ хэсэг рүү ороод бид лабораторийн зургуудыг оруулаад өгөх боломжтой байж. За оруулж өгтөө зураг нэмэхэд баруун дээр байгаа товчийг яг дараад тухайн зургийн нэр болон яг хаана байрлаж байгаа гэдгийг бидний компьютероос яг өгч. За үр дүн хэсэг мөн бид нэр яг үр дүн гэдэг юуны үр дүн юм бэ гэдэг үр дүнгээ оруулаад өгнө. За ингээд өгснөр бол бид нэр яг нэг лабораторийн бүхий үйл ажиллагаатай холбоотой бүхий зүйлүүдийг бүртгэхээр авчирсан. За бүртгэж авсныхаа дараа бол яг гэхээр бид нэр одоо нийт лабораториуд байгаа бүх төхөөрөмжүүдийг бид нэр лабораторийн жагсаалтын ард харуулж байгаа. Энд бол манай одоо мөстэд ямар төхөөрөмжүүд байгаа юм бэ? Бүх төхөөрөмжүүдийг харуулахаас гадна тухайн төхөөрөмжийг агуулж байгаа лабораторийн хамт харуулж байгаа. Тэгэхээр бид эндээс нь болохоор боломжтой. Статус гэдэг нэг салбар дундын агшин төвчний сургууль судалгааны гэдэг тэр статусаар хайлтыг боломжтой. За мөн үйл ажиллагааны төрлөөр хайлтыг боломжтой.